За бүгдээрээ энэ нийл хүчний системийн за огторгууд буюу 3 хэмжээст би хувьд авч үзье. За огторгуу нийл хүчний системийн одоо жишээ бодлогож байна гэдэг үзье. За тэгэхээр энэ бодлогот күүжинтэй ачааг за энд тэмдэглэсэн 3 шилбэний тусламжтайгаар хананд бэхэлжээ. За тэгэхээр энэ шилбэнүүдэд үүсэх одоо реакцуудыг буюу шилбэний хүчлүүдийг тодорхойлох юм бодлого байна гэсэн үг. За тэгэхээр энэ зурган дээр харахад энэ одоо BC-ийн дагуух буюу Y тэнхлийн дагуу нэг ийм хан байна гэж үзээд за эндээс ханаас ийм CO, BO, AO гэсэн 3 шилбэ одоо уулзвар дээрээс энд ачаад зүүжээ гэж өгчээ. За тэгэхээр энэ шилбэн дээр шилбэнүүдэд үүсэх реакцийг тодорхойлохын тулд бид нар зөвхөн одоо тэнцвэрийн нөхцөл буюу огторгуун нийл хүчний системд харилцан перпендикуляр 3 тэнхлэг аваад тэрхүү тэнхлэгүүд дээрх хүчний парикцуудын нийлбэр тэгтээ тэнцвэр байх нөхцөлийг авнаа. За энэний өмнөх бид нар хавтгаан нийл хүчний систем дээр аналитик ба геометри аргыг хэрэгжилж байсан бол энэ удаа зөвхөн тэнцвэрийн нөхцөл нь аналитик аргаар тодорхойлогдох боломжтой буюу одоо нэгсэндээ нийл хүчний системийн тэнцвэрийн нөхцөлийн геометри нөхцөл нь зөвхөн хавтгай хүчний системд биелдэг байгаа. Ийм учраас огторгуун хүчний системд бол зөвхөн аналитик аргаар тооцоо хийнэ гэж үзнэ. За тэгэхээр энд тэнхилгээ О зэг дээр тэнхлэг сонгож авсан байгаа. Энд ачааны одоо энэ 3 шилбэний реакц болон энэ ачааны хөндийн хүчнүүдийн уулзвар дээр буюу О зэг дээр за X, Y, Z тэнхлэг. За X болохоор одоо энэ ханаас босоод Z перпендикуляр X тэнхлэг авлаа. За Y нь болохоор энэ ханын дагуу буюу за энд би Y штрик гэж тэмдэглэсэн байна. Нэгсэндээ энэ Y штрик параллел Y тэнхлэгийг сонгож авсан байна. За мэдээж O дээрхтэй тэнхлэгүүд тайлбарлаж байна. За дараа нь болохоор Z-ийг Q хүчний чиглэлийн дагуу Z тэнхлэг сонгож авсан. За ийм 3 тэнхлэг сонгож аваад энэхүү тэнхлэгүүд дээр хүчнүүд яаж парокслогдох вэ гэдэг. За тэгэхээр энэ C, B, A гэсэн цэгүүдэд бэхлэгдсэн энэ шилбэний реакцийг бүгдийг нь О цэгээс гадагшаа чиглэлтэй реакцийн хүчний чиглэлийг одоо дурын сонгож авъя. Тэгэх юм бол энд бид нар яах нь О цэг дээр SC, SB одоо энэ байна тийм ээ SB, SA гэсэн ийм шилбэний реакцуудыг тодорхойлж авлаа. Тэгэхээр бидний хувьд яах нь SB, SC, SA, Q гэсэн энэ хүчнүүдийн үйлчлэл бүгдээрээ яах нь О зэг дээр огтлцож байна гэсэн ийм огторгуун нийл хүчний систем болчихж байгаа. За тэгэхээр бид нар үүнийг эмгэтгээд хавтгай дээр одоо энгийн хялбар харж болохоор тухайн хавтгай XY, XZ, YZ гэсэн одоо харилцан перпендикуляр 2 тэнхлэг дээр парикцыг нь харахад технэр ингэж байрлуулж авсан байна. За тэгэхээр энэ дээр яах нь SC, SB энэ 2 хүчний парикцууд болохоор энд X дээр парикц нь орж ирнэ. Тус бүрдээ парикслагдана энэ 2. За дараа нь SA гэж. За энд байгаа хүч болохоор яах нь X тэнхлэг дээр нэг байгуулагч нь парикслагдж орж ирнэ. Нөгөө байгуулагч нь болохоор Z тэнхлийн дагуу байгуулагч болж задарч орж ирнэ. За тэгэхээр тус бүрд нь яах нь бидний авч үзэх гэж байгаа огторгуун нийл хүчний системийн тэнцвэрийн нөхцөл ёсоор за X тэнхлэг дээр хүчний парикцуудын нийлбэр тэг, Y тэнхлэг дээр хүчний парикцуудын нийлбэр тэг, Z тэнхлэг дээр хүчний парикцуудын нийлбэр тус бүрдээ тэгтээ тэнцвэр байх ёстой юм нөхцөлийг авъя. За X дээр тэгэхээр энд бид нар яах нь
За энэ үнцгийн 90 асган альфа буюу одоо энд үүсэж байгаа 90 асган альфа гэдэг нь энэ 90 асган бета гэдэг ингээд тус бүр тэмдэглэсэн. За өгцөн альфа болгон бета үнцгийг ашиглаад бүгдээрээ тэгшдэглээ бичиж. За тэгэхээр энд яах нь SAX гэдгийг бид нар юу гэж авах юм бэ гэхээр SAX гэхээр энэ SAX-ээс ийшээгээ X тэнхлэгтэр бууж байгаа энэ байгуулагч буюу бид нар X-ийн хасах чиглэлд байна тийм ээ. Тэгэхээр энд болохоор яах нь энд үүсэж байгаа үнцгийн эсрэг катет дээр баригслагдаж байна гэж үзээ. За хасах нь S урьдчилан синус гамма. За энэ биднийхээр одоо нэгсэндээ SAX гэдэг бол SAG урьдчилан синус гамма гэсэн үг. За дараа нь одоо энд болохоор пароксийн тасархай шугамар тэмдэглээд яваад байгаа. Энэ дээр бас ялгаагүй тийм ээ. Тухайн тэнхлэгтэр өвчнүүдээ парокслныгаа дандаа тасархай шугамар тэмдэглэсэн байгаа. За SC гэхээр энд яах нь хасах тэмдэгтэй. За SC косинус 90 асган бета аль эсвэл бета онцгой шууд ашиглавал синусаар нь бичиж болж байна. Хасах SC синус бета. Дахиад хасах нь SB синус альфа. За тэнцвэрийг тавьчих. За Y тэнхлэгтэр Y тэнхлэгтэр нэгсэндээ за эндээс харж бас бичиж болно тийм ээ. SC-ийн Y тэнхлэгтэр пароксх юм бол ингээд ороод ирнэ тийм ээ. Нөгөө талдаа болохоор ийм байдлаар Y дээр орж ирнэ. За энд Y дээр дахиад Y-тэй энд аваад үзэх юм бол нэгсэндээ SB за энэ SB Y гэдэг ингээд авах юм бол Y-ийн хасах чиглэлд SBY энэ байна тийм ээ. За хасах тэмдэгтэй SB. За үүний энэ альфа юм чинь 90 асган альфа юм чинь энэ альфа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энд яах нь косинус SB косинус альфа. За дараа нь нэмэх нь SC косинус бета тэнцүү гэсэн юм шүү дээ. За энэ хоёрыг тус урд нь бичлээ. Нөгөө талаас Y энэ тийм ээ. Нэгсэндээ энэ хоёр байгуулагч маань энэ доороос давхар ингэж харж болж байна гэсэн үг тийм ээ. ZY гэсэн тэнхлэгтэр харагдаж байна гэсэн. За Z тэнхлэгтэр хүчний пароксыг харъя. Z тэнхлэгтэр за ESA үнийг бид нар энэ X тэнхлэгтэр ESA-X гэдэг ишээ пароксыг нь энд авсан байна. ESA-X. Тэгэхээр энд биднийхээр ESA-X бас тэмдэглэгдсэн байх хэрэгтэй тийм ээ. ESA-X. За нөгөө ESA-Z нь болохоор бидний авсан Z тэнхлэгийн ESA-Z буюу энэ юутай тэнцүү юм бэ гэхээр за энэ 90 асган гамма юм чинь энэ гамма биш таарна тийм ээ. Тэгэхээр энд яг нь ESA-г үрждэг нь косинус гамма гэсэн болчихж байгаа. Косинус гамма. За тэгэхээр өөр одоо энэ ZX-ээс харахад энэ тэмдэглэгдээгүй ямар хүч байна вэ гэхээр бидний энд өгсөн ачааны одоо жим буюу Q хүчийг төрслөө нэмээд тийм ээ. Q. За тэгэхээр энд яг нь Q хасах тэмдэгтэй ESA косинус бета гэсэн. Хоёулаа хасах тэмдэгтэйгээр бичдэг шаардлагатай гэсэн. Хасах Q дахиад хасах тэмдэгтэй ESA косинус гамма тэнцүү тэг. За ингээд энд яах нь нэгдүгээр тэгштгэл, хоёрдугаар тэгштгэл, гуравдугаар тэгштгэл гэдэг. Ингээд харъя. Эндээс үл мэдгэдэгчүүдээ
бүгдээрээ тэмдэглээ. S-A, S-C, S-B. За S-B, S-C, энд S-A. За ингээ үл мэдгэдэгчүүдэд тэмдэглээ. Тэндээс за хамгийн сүүлийн буюу 3 дахь тэгшгэлээс шууд S-A шилбэний реакцийг тодорхойлох боломжтой байна тийм ээ. Энэ тэгшгэлд нэг үл мэдгэдэгч байгаа учраас шууд 3 дахь тэгшгэлээс S-A-г олё. За энд яг нь хасах Q вахан косинус гамма. За ингээд орлуулах юм бол бидний одоо альфа, бета, гамма бүгдээрээ 45 градус гэж өгсөн. Q 100 ньютон. Тэгэхээр эндээс S-A маань хасах 140.8 ньютон гэсэн. За ийм хэмжээтэй. За хасах гарч байгаа нь бид нар юу гэж ойлгох вэ гэхээр бидний авсан чиглийн дагуу за бид нар бүх энэ 3 шилбэнийхээ реакцийг одоо энэ O зураас гадагшаа чиглэлтэй дурын сонгоод авцсан. Тэгэхээр бидний S-A реакцийн хүчний чиглэл бол бидний авсан чиглэлийн эсрэг байх нэ гэдэг нь ойлгож байгаа. Бидний дурын сонгож авсан чиглэлийн эсрэг чиглэлтэй гэдэг ойлгож байгаа. За ингээд мэдэгдэж байгаа юм чи эндээс буцаагаад энд яах нь S-A мэдэгдэж байгаа. Тэгэхээр 1 2 дугаар тэгшгэлд SC SB гэсэн хоёр үл мэдэгдэхтэй хоёр систем тэгшгэлээс орлуулах хийгээд шууд оруулах юм бол за эндээс шууд та хариуг нь тэмдэглээ авчи. SC энэ хоёр хоорондоо тэнцүү. За тэгшимтэй тухайн зургаас харахад тийм ээ энэ хоёр хоёулаа хоорондоо энд 45 тэгээ хоёулаа яах нь босоо Z тэнхлэгт перпендикуляр нэгсэндээ юу гэж харж болох вэ гэхээр SB болон SC маань перпендикуляр A Z тэнхлэгт перпендикуляр гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ хоёр хоорондоо SC тэнцүү SB энэ тэгшгэлдээс бас шууд орлуулахад харагдаж байгаа тэнцүү 71 ньютон ингээ харчиж байгаа. За эндээс одоо жишээ нь энэ хоёр шилэг OZ-д перпендикуляр бол биднийхээр S-A одоо эндээс дүрслэхэд S-A бол мэдээж юунд перпендикуляр байна? O Y тэнхлэгт тийм ээ. Перпендикуляр байна гэдэг. Тухайн шилбэнийхээ реакцуудыг чиглэлийг тэнхлэгтэй харьцангуйгаар инхүү харж болж байна.